За Зандан шатрын засгийн газар огцрох уу үгүй юу гэдгийг улсын их хурал маргааш дэнслэнэ. Харин саналын тооны хувьд Монгол Ардын намын бүлэг 35-33 гэсэн харьцаатайгаар хуваагдаад байгаа нь тодорхой болсон билээ. Иймээс ч байгуулагдаад 4 сарын нүр үзэж байгаа Зандан шатрын засгийн газрыг огцруулахад улс төрийн бусад намуудын санал гол нөлөө үзүүлэх юм. Энэ сэдвээр улсын их хурлын гишүүд ямар байр суурьтай байгааг одоо үргэе. Ардын нам эрх баригч засгийн газартай итгэхгүй огцруулна гэж орж ирж байвал гэдэг огцруулнаас биднес конф дараал явуулна шүү дээ. Улсын их хурлын дараатай итгэхгүй байна. Огцруулна гэвэл огцруулна л шүү дээ. Биднес конф дараал явна. Яг бол сөрөг хүчин өөрөө байнга хийдэг зүйл бол ажиллаж чадахгүй гэж байгаа хүмүүсийг заавал тэр ажил санал дээр нь суулгаад хэрэггүй шүү дээ. Хүн намын зөвлөлөөс бол энэ удаагийн одоо энэ асуудал дээр бол их хурлын гишүүнийхээ бүрэн эрх хүрээнд их хурлын гишүүд өөрсдийнхөө ихтгэл үнэмшлэр хандаж дүгнэлт хийж байгаад ингээд шийдвэрт асуудал хандахаар ингэж ярьсан байж байгаа. Би тэрийг хэлэх албагүй. Би зураг ойлгож байна. Зураг.